Хай. Энэ бичлэгээрээ Prestige-ийн тухай ярих болно. Өмнөх бичлэгнүүдийнхаа комментэн дээр хариулаа явуучих гэж бодож байна. No. Энэ хүн зориулж хэлэхэд адилхан аргаар хөгжинэ гэхдээ тоглоход хэцүү баг. Гэхдээ зарим хүмүүс комментүүдэд тоглож байгаас илүү тоглодог. Prestige хэрхэн нээх вэ? Equipment дээр дараа нь Prestige дээр дараад тэгээд ийм гарч ирнэ. Prestige нэг дээр 100 level хүрэх ёстой. Тэгээд 100 level хүрсний дараа Prestige гэдэг тийм бичиг гарч ирээд та Prestige хийнэ. Prestige дээр дарсны дараа нэг анимашн явна. Тэгээд ийм 3 memories гарч ирнэ. Миний зөвлөгөөр Lucky-г авсан дээр яад үйл XP Gold 2-оос Lucky нийлүү хэрэгтэй. Яад үйл Luck Serum авахд хэрэгтэй. Дараа нь өөр 3 memories гарч ирнэ. Энийг тэгээд өөрсдийн гэсэн passive-тэй тэгээд та нар уншчаад өөрсдөө сонгоод аваарай. Мэдээж одон нийлээ байвал илүү сайн. Тэгээ Prestige хийсний дараа ийм хүн болдог. Дараа нь та нар Thunder Spear-ийн quest болон Trade Central руу орох боломжтой болдог. Бас quest-нээс slot B болон 5000 gems өгдөг. Slot B нь яадаг вэ гэхлээр та шинэ аккаунт нийлгүүгээр энэ тоглоомыг шинээр эхлэх боломжтой болгодог. Бас та Prestige хийх юм бол тэний grade-үүд эхнээс эхэлдэг. Бас skill tree эхнээс эхэлдэг. Prestige өмнө та gold farmлах хэрэгтэй. Яагаад гэвэл gold зүгээр алга болдоггүй. Тэний gold gems болж хүрдэг. Одоо энд харагдаж байгаачлаа. Бас perks-ийнхаа level-ийг хэсгээрээ max олвол илүү сайн. Хэрвээ сайжруулах юм бол Prestige-ийн дараа хурд өгч юм. За тэгээд like суба бити дарахаа мартаарай. Тэгээд дараагийн бичлэгтэр Thunder Spear-ийн тухай хий гэж бодож байгаа. Тэгээд bye.